Уг нь бол шийдэл нэх амархан улсын хурлын дараа амар бясалган. Бид нар бас олон жил нэг намд явсан. Би бас багаас нь мэднэ. 20 эдтэй хас нь. Тэгээд өнөөдөр улсын хурлын дарга гэдэг бол хамгийн өндөр албан тушаал. Монголын бүх дарга нарыг удирдах байгаа маш их хариуцлагатай өөрийнхөө үг үйлдэл үйл ажиллагаагаараа үлгэрлэх ёстой ийм чухал албан тушаалд Монгол Ардын намын олон гишүүдийн итгэлийг өөрлөж найдварыг тээж сонгогдсон. Бид бас залуу хүнийх нь хувьд дэмжиж улсын хурлын даргаар бас томилж ажиллаж байгаа. Ийм хүний хувьд их ёс суртахуунтай байх ёстой. Тэр дундаа улсын хурлын дарга одоо Монголын бүх дарга нарын дарга бол маш их үлгэр дурaalтай байх ёстой гэж хувийнхаа хувьд үзэж байгаа. Тэм учраас өнөөдөр нийгэмд нөхцөл байдал ийм болсон. Нүүрсний хулгай тардагдж байгаа. Авилгад албан тушаалын хэрэгт холбогдож байгааны хувьд ажиллаа өгөөд шалгуулаад хуулийн байгууллагаар тэгээд нэр төртэйгээр цаашаа үргэлжлүүлээд улс төрийнхаа карьерийг үргэлжлүүлэх боломжтой гэж миний хувьд үзэж байгаа. Тийм учраас бас тэгж дуурайлж байна. Улсын хурлын даргаыг бас бусад залуу олон өнөөдрийн улс төрт байгаа улс төрчдөө манлайлал үзүүлж байгаа юм бол ажиллаа өгөөд шалгуулж чачээ гэдгийг тусч байна. За мэдээж мэдээлэлээс таны нэрийг дурдсан шүү дээ. Энэ тал дээр тайлбар өгөөч. Ерөнхийлөгчд хов зүүдэг хүмүүсийн нэг юм таа Тэр оюутны эсгийн газрыг угаасан жилээд байгаа шүү дээ. Тийм. За нэгдүгürt энэ өндөр албан тушаал ашиж байгаа хүн хувийнхаа үзэл бодлыг юм уу одоо бас нэг ховын журмаар юм уу ингэж ярихыг би одоо яг үндэ ойлгоогүй. Тэгээ өөрийнх нь хувьд хов гэдэг ойлголт ямар утгаар хийснийг би бас ойлгоогүй. Тэгээ яагаад 5 хүний нэр дурдсныг бас ойлгоогүй. За миний хувьд бол маш зарчимтай байхыг хичээж ажилдаг. Ялангуяа гадаад харилцааны сайдын хувьд энэ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал, за үндэсний аюулгүй байдал, за гадаад бодлогын үзэл баримталд харш зүйлд маш одоо эмзэг асуудлуудад их анхаардаг. Манай язгуур эрх ашгийг хүндсэн, манай дипломат ёслолыг зөрчсөн, за үг яриа үйлдэлийг би үргэлж эсэргүүцэж, за тийм эрсдэл үүслэе гэж бодсон тохиолдолд тийм үйл ажиллагаа хил яриа явагдлаа гэсэн тохиолдолд зогсоох, сэргийлэх, эрсдлээс сэргийлэх, за үйл ажиллагаанд минь маш одоо туйлын зарчимтай ялангуяа одоо хоёр талын харилцаа олон талт харилцаанд зарчмыг баримталж ажиллах ёстой. Тэр утгаараа би одоо өмнөх удирдлагуудынхаа хувьд одоо хов ярьсан зүйл хэзэж байдгүй. Би дандаа зарчим барьж ажилладаг. Төрийн 3 өндөрлөгтэй хамгийн их одоо холбогдож ажилладаг ажил үүргийнхаа хувьд ийм сайд байдаг. Гадаад харилцааны сайдын хувьд. Төрийн тэргүүнтэй миний ажлын бараг 50% нь холбогддог. Төрийн тэргүүн бол аливаа улсын төрийн тэргүүн дипломат гэдэг. Өөрөлдвөл гадаад харилцааг улсаа төлөөлж хийдэг цорын ганц хүн. Энэ утгаараа гадаад харилцааны сайд байнга холбоотой ажилладаг. За би өнгөрсөн 5 жилийн хугацаанд гадаад харилцааны сайдаар ажиллахдаа тэрний өмнөх 4 жил эд сайдаар ажиллахдаа дипломат хүний ёс зүгэл баримталж ажилласан. Зарчмаа барьж ажилласан. За мэдээж бодлого шийдвэрт нь эсэргүүцэж исэн зүйлүүд бол байгаа. Энийг би хаанч хилдэг цаашдаа ч гэсэн энэ зарчмаа баримтлана. Энэ нь өөрөөр манай язгуур эрх ашигт нөлөөлөх үз, хоёр орны харилцаанд нөлөөлөх үз, эрсдэл авчрахаар аливаа шийдвэр гаргахад нь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, за энэ болохгүй, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөнд нийцэхгүй, цаашдаа бас харилцаанд эрсдэл үүсгэж болох юмаа гэдэг зүйлүүдээр хэлдэг. Нэмээд манай дипломат ёслолын журамд нийцэхгүй, за дипломат олон мэд томилгоотой холбоотой асуудлууд төр бол эсэргүүцэх биш одоо үзэл бодлоо илэрхийлэх, за журам дүрмийнхаа дагуу ажиллах ёстой гэдэг зүйлүүдийг л хэлж ярьж ирсэн. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр ч гэсэн өөрийнхөө ажлын шугамар мэдээллүүд танилцуулгуудыг бол гадаад харилцааны сайдын хувьд хийдэг. За энэ зүйлүүдийг хов гэж үзэж байгаа бол одоо туйлын бурангуй асуудал. Энэ хэзээ ч юм байж болохгүй. За бусад харилцааны хувьд бол бид нэр улс төрчид өөрсдөө ирээдүйд ямар улс төрийг өглүүлэх юм бэ? Энэ улс төрчид ямар манлайлал, ямар ёс суртахуунтай байгаа вэ гэдг нь ирээдүйн улсыг орныг авч явах залуучуудад ямар улсыг үлдээх юм бэ гэдэг дээр өдөр болгон бид нар бодож явах хэрэгтэй. Эмчраас улс төрч хүний хувьд манлайлалтай, дээрс нь ёс суртахуунтай аливаа нэгэн хууль бус үйлдэлээс дандаа ангид байх хэрэгтэй. Энэ утгаараа өнөөдөр ингээд нийгэмд нэгэн тийм ойлголт бий болчлоо. Нүүрсний хулгайтай холбогдож байна гэдэг. Тэр энэ нэрийг цэвэрлэж авах хэрэгтэй. Энэ дээр одоо айгаад
сандраад өдөр болгон гарч ирээ мэдээлэл хийгээд өөрийгөө буруугүй гэдгийг мянга одоо яриад хүн үнэшгэ болчлоо шүү дээ. Тийм учраас намынх нь нэг хувьд за ихч хүнийх нь хувьд олон жилийн намд хамт ажиллаж ирсэнийхээ хувьд тийм л зөвлөгөө өгмөр ажиллаа өгөөд энэ улсын хурл өнөөдөр ингээд хуралдахгүй ингээ ямар шалтгаанаар хуралдахгүй болцсон. Яагаад энэ хоёр сайдыг ерөнхий сайд бүрэлдэхүүнийн хэмжээнд томилж ийн улсын хурл танилцуулах хэрэгтэй. Яагаад энэнд одоо саад болж байгаа юм уу? Ямар учиртай ингээд хурлыг хуралдуулахгүй байгааг миний хувьд ойлгохгүй л байна. Баг хурлынхаа олонхын саналаар энэ хүн намын дараагаар сонгогдсон юм байна шүү. Та тэр энэ хүний одоо намын дараа сонгогдсон гэдэг бүлгийн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож байна. Тийм би бол намынхаа дүрмээр явах хэрэгтэй. Их хурлаараа шийдэх хэрэгтэй л гэсэн байр суурьтай байгаа. Баг хурлын сониг сонсоход дараа нь эхний сонголтоор 3-2 авч чадаагүй. Тэгээ хоёр дахь санал хураалтыг явуулахад бол тал гишүүд нь гараа явцсан байсан. За энийг тайзан дээр намын ерөнхий нэрийн бичгийн дарга одоо тарьяаг хэлсэн байлээ. Тэгээ би бол ерөнхий нэрийн бичгийн даргын үг болон байр суурьд итгэж байгаа. Тэгээ намын хурлаараа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хяналтын хорооны даргын хувьд ч гэсэн би хууль бус шийдвэр гаргалаа. Тэр шийдвэр бол хүчингүй байх ёстой гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр намын хяналтын хорооны дарга бол оронтооны албан тушаал оронтоо тэр ажиллах ёстой. Давхар улсын хурлын гишүүн ашиж болохгүй. Баярбатарыг ч гэсэн би багаас нь мэднэ. Баярбатарыг ч гэсэн ухаараасаа бас ингээд улс төрийн шахалтанд ороод ч юм уу эсвэл найз нөхдийнхөө үгэнд ороод ийм зарчимгүй гэж болохгүй. Өөрийнхөө одоо ихтгэл үнэмшлэр дүрм журмынхаа хүрээнд л ажиллах хэрэгтэй. Их хурлын гишүүд дахин хэлэхэд манлайлалтай байх хэрэгтэй. Зөв үлгэр дуурайлыг үзүүлж явах хэрэгтэй. Найз нөхдийн холбоо биш. Энэ хуулийн захирагдаж дүрм журмынхаа дагуу л ажиллах хэрэгтэй л гэж бодож байна. Одоо тэгээд намын их хурл болтол сар гаруй хугацаанд хүрлөө одоо хугацаа дутуу бай. Тэгээ энэ хугацаанд тэгээд төрийн ажил ингээд за тэгээд хэвлэлээр хоорондоо ингээд хэрэлдээд өдөр болгон мэдээлэл хийгээд авах юм уу? Ер нь одоо надад бол маш төвөгтэй байна. Гадаад харилцаа бол тасралтгүй үргэлжлээд бидний энэ дотоодын хэрүүл тэмцэл ардчилсан оронд байдаг л үзэгдэл. Гэхдээ улс орны ажил бол тасралтгүй явж байгаа хэвээр. Өнөөдөр дэлхийн нэгдсэн улсын байгууллагын 80 жилийн ойн хүрээнд дэлхийн хүнсний өдөр болж байгаа. Тэгээд дэлхийн хүнсний өдөр зориулаад бид нар нүүб дээр арга хэмжээгээ хийгээд өнөөдөр Монгол улсад суух элчин сайд нар бас гадаа ёслол хийгээд итгэмжлэгч угчгээ ерөнхийлөгч гардуулаад ингээл харилцаа бол хэвээ явж байгаа. Энэ бүх гадна дотны улсууд гайхаад асуухаар биднэрт яг үндэ хэлэх үг алга. Тийм учраас бид нар засгийн газарч дээр их хурлын гишүүд ч гэсэн энэ хэвээ ажилуулахын талаар хүн болгон бас хичээж энэ байдлыг хурдан таслан зогсоох хэрэгтэй. Тэгээд улс төрчид маань ч гэсэн бас юмыг олон талаас нь дүгнэж үзэж бид нар энэ дүрм зарчим хуулиндаа захирагдана гэвэл шийдэл нь бол их л амархан шүү дээ. Тийм учраас хит их улс төрчид бие бинийгээ ингэж шумжилж муулсан, харлуулсан, гүтгсэн олон зохиолуудыг одоо зөв шудраг зарчмаа бариад явах юм бол ойлгомжтой байгаа байхгүй. Тэгэхээр ин хэвлэлийг ч гэсэн буруу утгаар нь хөгжүүлээд хэвлэлийг яг үндэ ингээд яаж ашиглаж болох юм, яаж ашиглаж байгаа бидний юм захимын зохицуултгүй байгааг яаж далимдуулж бас улс төрчид өөрийнхөө эрх шигт нийцүүлж явуулж байгааг бид нар ард түмэн бол мэддэг болсон байна. Тэгэхээр бид нар энэ сошиалд зөвхөн одоо захимаар явж байгаа мэдээлэлд итгэх биш. Ард түмнээ яаж юу мэдэрч байгааг нь бас улсын хурлын гишүүд маань ойлгож мэдрээсэй. Илүү ард иргэдийнхаа дуу хоолойг сонсоосоо тэр мэдрэмжийг аваад шийдвэр гаргахаа одоо шийдэсэй л гэж бодож байна.